За сайн байцгаана уу. Хичээл үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Хотоодын эмгүү ангаая гээд онлайн сургалтын 2 дахь өдрийн хичээл эхлэхэд бэлэн болж байна. Хотоод ангаах, эмгүү ангаах хамгийн гол нь ийм цогц систем байгаа. Тэгэхээр энэ нь болохоор 3 хэсэгтэй. За зохистой хооллолт, эллэг дасгал, нөхөн сэргэлт гэсэн энэ 3 нийлж аж таны хотоодыг эмгүүгээр, системтэйгээр ангаах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа. За ингээд бүгдээрээ шинэ хичээл рүүгээ оръё. За тэгэхээр энэ хичээл дээр болохоор бүгдээрээ зохистой хооллолтын талаар голчлон ярина. За зохистой хооллолт гэдэгт болохоор юу орох вэ гэхээр зөвхөн хүнсний бүтээгдэхүүний сонголт биш, цаашлаад бас хооллолттой холбоотой олон үйлдэлүүд бол ордог. За тэгэхээр бид нартай бүгдээрээ танилцсан. Тэгэхээр бидний хооллолт тийм ээ хооллолт хотоод гэсэн зүйл нь яг яаж нөлөөлдөг вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүний сонголт гэдэг бол бидний одоо энэ хооллолтын хамгийн чухал хэсэг нь болж байгаа. Тэгэхээр хэрвээ та хүнснийхэн бүтээгдэхүүнийг зөв сонгож чадах юм бол тэгэхээр эмчилгээг 100% гэж үзэх юм бол 60-70% нь таны хооллолт хүнсний бүтээгдэхүүний зөв сонголтоос л хамаарж байгаа. За тэгэхээр бид нар бол энэ дээр хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүн ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх үү, ямар хүнсний бүтээгдэхүүнээс нь хэсэг хугацаанд татгалзах уу гэдгээ шийдэхэд энэ өнөөдрийн хичээл маш чухал үүргийг гүйцэтгэв. За хэрвээ та хооллолтоо өөрчлөөд өдөр тутамдаа зөв зохистой хооллож чадах юм бол ийм ууснаас илүү үр дүнтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар таны хотоодны нөхөн төлжих процесс бол эрчимжиж явна. За дээр нь хотоодны янз бүрийн илэрдэг зовиорууд, шинж тэмдгүүд бол 50-70% буураад амьдралын чанар бол сайжрах юм боломжтой. За тэгвэл энэ дээр харахад 100% гэж юусоо байхгүй байгааз. Тэгэхээр хооллолт бол яг 100% үр дүнг бол авчрахгүй нэ шүү дээ. Гэхдээ ихэнхийг нь эзэлдэг нь эндээс харагдаж байна. Тэгэхээр одоо бид нар жишээ нь нөхөн сэргийг хэмжлэгэнд явж байгаа хүмүүс бол за би хоолны дэглэмээ өөрийнхоороо нэг бариад болоод ах шиг байна. Гэхдээ миний зовир байгаад байна гэдэг. Тэр нь бол аргагүй. Ягаад тэгэхээр чинь хооллоо зүг болгонгууд таны бид одоо тийм ээ хотоод гисэн нөхөн сэргэлт явагдаж эхэлнэ. Гэхдээ тэр өвчлөл чинь өөрөө нэг өдрийн нэг сарын дотор үүсчээгүй учраас тийм хурдан болвол мэдээж үр дүн гарахгүй шүү. Тийм учраас хугацаа орно гэдгийг бас бодоод тодорхой хуваар буурсаар завир нь буурсаар байгаад тэгээд нөхөн төлжил бүрэн явагдсны дараа л танд одоо хуучин шигэтэй сайхан эрүүл юм завиргүй амьдралын эрч хүчтэй юм байдал мэдрэгдэнэ гэдгийг бас давхар сануулж байна. За хооллолтон дээр бид нар гол зүйл нь 3 юм байгаа. За нэгдүгээрт нь болохоор бид нар хүнсний бүтээгдэхүүний сонголт орж ирнэ. Хоёрдугаарт зөв хүнсээ сонгосон ч гэсэндээ хоолоо бэлтгэх байдал нь өөрөө бас хооллолтонд одоо чухал нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгочоод бэлтгэх болон тэр хоолны өөрийнх нь болж байгаа бүтц нь хэрвээ ходоод гитсэн дээлтэй биш байх юм бол нөхөн төлжил бас сайн явагддаггүй. Тийм учраас хоолны бүтц дээр бол анхаарах шаардлагатай. За дээр нь бол хоолны хэмжээ бол чухал. Хэрвээ хитрхи бага идээд эсвэл хитрхи их идээд байх юм бол энэ нь бас тэр бидний хүсэж байгаа үр дүнг авчирч өгдөггүй. Тийм учраас эдгээрийг бүгднийг одоо шатааралтаар бүгдээрээ ярилцаад явнаа. За тэгэхээр бид нэр хоолныхаа шингэцийг сайжруулад хотоодоо нэмж зочроохгүй, өрөвсүүлэхгүй. Тэгээд хоолноосоо шимт хижээлээ авч баяа гэх юм бол одоо өнөөдрийн өгөх байгаа энэ мэдээллүүд маш чухал шүү гэдгийг дахин сануулъя.